Дэлхийн өглөөний мэнд Улаанбаатар, Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-ыг сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваагс баасан гарагт 7 цаг 10 минутанд танд хүрдэг Дэлхийн өнөөдөр нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Дэлхийн өнөөдөр нэвтрүүлгийг радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Аргун болон цэцэг нар хамтран өргөнө. За найруулагч Чарчинбат ажиллаж байна. Өнөөдрийн манай Дэлхийн өнөөдөр нэвтрүүлэгтээ хүүхэд бүрийн хүслийн бэлэг ураатай худалдаанд гарсан байна. SRT Group. За мөн Жигүүр Гранд Group-ийн хэрэгжүүлж буй ээлжид төсөл болох New Life Garden төсөл хамтран ажиллаж байна. Өглөөний мэнд гүнэ баярлаа. Сонсогчдоо өглөөний мэнд хүргэе. За Улаанбаатар 7 цаг 13 минут болсон байна. Өнөөдөр 2025 оны 5 сарын 29-ний өдөр. За он гараад 149 дэх өдөр. За он тусахад 216 хоног үлдсэн байна шүү. Үргэлжлүүлээ цагаан хараа мэдээллийг хүргэе. Өчигдөр 7 цагийн байдлаар гадаа 18 градусын дулаан гэж хэлсэн бол өнөөдөр гадаа 1 градусын дулаан байна. Бүр огцсон бөөдөрсөн байна. За тэгвэл өдөртөө 21 шөнөдөө 3 градусын дулаан хонхол маргааш буй баасан гарагт өдөртөө 13 шөнөдөө 3 градусын дулаан. Харин бян гарагт өдөртөө 20 шөнөдөө 6 градусын дулаан хонж шөнө баазрын бороо орхол нэм гарагт өдөртөө 20 шөнөдөө 3 градусын байна. Нэм гараг тэр чигтээ бороотой өдөржинд бороотой шөнөж бороотой харагдчихэв. Харин эрэгт даваа гарагт өдөртөө 15 градусын дулаан байна. За өчигдөр цэгийг гадуур гараагүй гэсэн тий. Гэртээ очиод тэгээд гараагүй шүү дээ. Харин тийм баха. Тэгээ мэдгүй. Би нэлийн өнөөдөр зузаалж хувцалж ирлээ. Ягаад тэгэхээр өдөр 3-4 цагийн үед ер нь бол гинт бүр үнэхээр ингээд яг маш халуун байсан шүү дээ тий. 25-тай нөө 30 бараг дөхөөд халуун байжснаа гинт огцом өдөрсөн. За тэгээд нэмээ салхилсан зүгээр ингээд яг яаж авчих гал бүр хөлдөөж алчих гал үнэхээр огцом өдөрсөн. За тэр нь одоо өргөлж өнөөдрөөс өдөр сэрвтэр байна. Нэмэх нэг гэдэг үл нэлийн сэрүүн талдаа өчигдрийн 20 хэдэн градустай бодвол тий. Тийм шүү дээ. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлгээр бүгдээр өнөөдөр дэлхийд ямар тэмдэглэлт баяр тухай тэмдэглэлт баяр болж байгаа тухай 5 сарын 29-ыг ярина. 5 сарын 29 нь дэлхийн энхийг сахиулагчдын өдөр гэж болж байгаа юм. За би энэ одоо үйл ажиллагаанд үнэхээр ингээд олон одоо талаар бахархаж ярмаар юм олон байдаг энэ сайхан өдөр өнөөдөр тохиож байгаа юм байна. За ер нь нэг тийм ойлголт яриануд байдаг шүү дээ. Монгол хүмүүс залах уу, монгол хүмүүс ийм тийм гэл өөрсдөө бид нар ч дандаа муулаад байдаг. Гэхдээ улс орнууд хөгжихдөө хизээч ийм дутуу талаа нөхөж хөгждөг. Одоо би одоо жишээ залах байхаараа залахуугаа янзалч ч юм уу скол тэгж хизээч хөгждөг. Улс орнууд давуу тал дээр тулгуурлаж хөгждөг. Өөрөөр хэлбэл бид ямар давуу талтай тэргээрээ бид нар хөгжих ёстой. Энэ бол Давид Рикардо эдийн засгийн одоо харьцангуй давуу талын онол бүр яг бүтцэн байгаа онол. Энэ утгаараа бол Монголоос хөгжихийн тулд өөрсдийнхөө давуу талыг олох хэрэгтэй юм аа. Гэтэл бид нар яг өнөөгийн нийгэмд, өнөөгийн дэлхийд давуу тал байхгүй юм шиг бас харагдчихсан нэгэн үе байлаа. За одоо жишээ нь Хятад Солонгосуудыг бид нар бүр нарийн ингээл одоо юм оёод суух ч юм уу тийм нарийн юмд өрсөлдөл бид нар яг үндээс бидний чадвар биш байхгүй. Бид нар чинь хэдэн мянган жилийн одоо ингээд хөслийн бүтээгдэхүүн шүү дээ. Энэ одоо тал газартаа өөрийн байдлаар нүүдлээд амьдарсан энэ хүмүүст чинь бас яг энэ суурин газрын хүмүүстэй зарим талаар өрсөлдөх бол хэцүү байгаа даа. Гэхдээ тэр нь монгол хүмүүс ерөөсөө давуу талгүй гэсэн үг бол биш ээ. Бид нар зөвхөн давуу талаа давж хараад байгаа юм шүү гэж уун боддгийн. За бидний ер нь давуу талыг үнэхээр яг үнэн юм а гэдгийг баталсан үйл явдал бол энхийг сахиулагчд гэж би боддог. За манай Монгол ирчүүд, за Монгол эмэгтэйчүүд ч гэсэн зэрэгдээчд тэнд очиод монгол хүний зориг, төвчээр яг хаана яг хэрэг болдгийг бэ гэдгийг жинхэнэ яг тэр халуун цэг дээр дэлхийн хамгийн хэцүү байгаа зэвсэг дээр очиж дэг журам, ухаан самбаа, за энэ тэсвэр төвчээрээ очиж гайхуулж одоо юу яадаг. Монгол хүний үнэлэмжийг үнэхээр ингээ гайхуулдаг тэр талбар бол энхийг сахиулах ажиллагаанууд. За монголчууд энхийг сахиулах ажиллагаанд ер нь идэвхтэй олон улсын идэвхтэй оролцож байгаа. Энэ олон талын ач холбогдолтой байгаа юм. Нэгдүгээр хэдэн оноос явж эхэлсэн байдаг үлээ. За энхийг сахиулах чинь 1900 яриан болж байгаад 1998 байна уу? Тэр оноос болж исэн. 26 мургааг санаадсан чи хожуу юм байна тий. Тэгээ нүүбийн энхийг сахиулах өөрөө бас хожуу бас эхэлсэн. За тэгээд Монголд тэр нь энхийг сахиулах нь за би одоо тэрийг нэг хараад байна. За ер нь тэгээд манай Монгол залуучууд очиод үнэхээр яг олон талаараа л гайхуулж идэг. Ер нь монгол хүний л ерөөс давуу тал гэдэг чинь яалтчгүй тэсвэр төвчээр юм байна, зориг юм байна. Дэг журам тогтоох иймэрхүү зүйлд монголчууд илүү зогсох юм бол ил харагдаж идэг. За тэгээд зүгээр нэг сонирхолтой мэдээлэл хүрэхэд Америк нэгдсэн улс одоо Афганистан ч юм уу Иракт цэрэг алба хахын тулд нэг цэрэг дунджаар жил болгон 1.1 сая доллар зарцуулдаг гэсэн тооцоо байдаг.
1.2 сая одоо ууж идэхээс ахуулаад. Хоол хүнс. За тэгэхэд 10,000 цэргийг одоо жишээ нь инхийг сахиулах цэргийг тэнд одоо монголчууд жишээ нь алба алгая гэж бодъё л доо. Ингээд 10 тэрбум доллар болох юм аа. Манай дотоодын нийт бүтээгдэхүүн тал болно буюу. Ер нь дэлхийд даяараа яг чаддаг хүмүүс нь чаддаг ажиллал хийдэг ийм цаг үед бид нар амьдарч байгаа. Заримдаа юу гэж байгаа вэхээр инхийг сахиулах ийм хэцүү одоо зэрэг дайны зориг төвчээр шаардсан ажлыг хийх чаддаг улсуудад нь хийлгийе гэж одоо санал болгож байна. Тийм ч учраас нэгдсэн үндэсний байгууллагаас төсөв ботлаад төсвийн эдийн засгийн мөнгөний төлөөд инхийг сахиулах ажиллагаа хийлгэждэг. За энэ монголчууд нэг талаас эдийн засгийн хувьд бас ач холбогдолтой олон хүмүүсийг бас нэлээд цалин бүлүүгээр хангаж байгаа. Хоёрдугаарт бид нар инхийг сахиулах ажиллагаагаар нэр хүндээ өсгөж байна. Гуравдугаарт энэ одоо инхийг сахиулах ажиллагаа чинь бид нар чинь цэргээ дижээж чадахгүй хэмжээний ядуу тодорхой хэмжээнд байна шүү дээ. Гэтэл олон улсын мөнгөөр бас өөрсдийн гэсэн баталгаа хамгаалах ийм функцтэй гэх юм уу ажилтаа болж байгаа. Ийм гайхамшигтай ажиллагаа бол инхийг сахиулах ажиллагаа. За тэгээд манай үеэл ах яваад ирсэн. За манай найз бас яваад ирсэн. Манай найз болохоор бүр яг анх явж байхад нь баг 6 дахь хөлөө уултан дээр нь явсан байхгүй айгу нөгөө юм шинхэн байхад нь явсан 6 дахь хөлөө 4 дахь хөлөө. Тэгээд тухайд болохоор нөгөө нэг хүнд наагддаг нөгөө төсөн айгу баг байсан юм байна. Тэгээд өсөж мөсөөл адилхан л ингээл нөгөө бүх уус орноос ирсэн юм их сахиулах дунд ингээд оронгууд бүгдээрээ л адилхан өсөж байгаа шүү дээ. Тэгээд тэн дундаас Монгол цэргүүд айгу самбаатай гинэ яасан гэдгсэн чинь нөгөө эргэн тойронд нургадаг модсаад шүү дээ. Тэр мод энэ дээр нь авирж байгаа жимс мис авч иддэг ч юм уу те. Ямар ч л байсан нийтээрээ өсөөд ингээд зүгээр сууж хахад гизээ хэлээд ингээд сууж хахад гэх юм уу те. Монгол цэргүүд бол яг эргэн тойронд яг юу байна, яаж хооллож болж тэр болгонд самбаагаа гаргаад юу яадаг гэсэн гэсэ. Тэгээ нутгийн иргэд мэрэгдтэй хөөрхөн харилцаад хэл сураад тэднээр ингээд нөгөө нэг энэ модон дээр ийм жимс сургатай яг очиж байгаа хүнд бол мэдгүй шүү дээ тэр чинь хортож жимс аваад идчих чинь билээ мэдгүй те. Тэгвэл энэ модон дээр нэнийг нь авч идчих болно гэх мэдчихлээ. Ер нь айгүй тийм дурсамжтай бас айгүй тийм сэргэлэн залуучууд байдаг шүү гэж ярьсан. 2002 оноос хойш нийт 18,000 цэрэг Монголоос алба хаагдаг байна. Инхийг сахиулах 2022 оноос хойш. За тэгээд ер нь бол цаашдаа энэ инхийг сахиулах олон улсын институтууд ийм инхийг сахиулах ажиллагааны төсвийг нэмээд явах байх. Эдийн засгийн нэмэгдэж магадгүй. Энэ хэрээр Монголын бас нэг хөгжлийн нэг чиг нь ишээ гарч ирэх юм шиг байна. Ноён нуруунуудын нэг болох байх гэж бас олон шинжээт үздэг ээ. Тэгээд манай инхийг сахиулах ажиллагаанд холбоотойгоор бас үйл ажиллагаа явуулж байгаа юм билээ. Инхийг сахиулагчдын өдөр зориулаад за Сүхбаатар аймагт хөөрхөн хүүхдүүдэд инхийг сахиулах ажиллагаагаа зэвсэг төвчний 334-р анги танилцуулаад, оролцуулаад тэгээд оролцож байна. За санаж гуниглах мөч бүхэндээ ирээдүйн сайн сайхан их дэлхийн амар амгалангийн төлөө үүрэг гүйцэтгэж байгаа гэсэн үн цэнийг өөртөө шивнэн аавыгаа Америк хааны ах дүүсэд хүлээнэ. Энэ пост норсон байна. Энэ зэвсэг төвчний барилга инженерийн цэрэг гэдэг одоо пэйжээс. Юма хэрэг гинэ Монгол хэлээ явсан газараа заасан байдаг штэ гэнэ. Тэрнийг Африкны залуу Монгол дуу бүр үнэхээр лаг сурсан дуулаадсан тий. Тэр бичлэг үзэхээр ер нь л айгүй хөөрхөн мэт юм аа. Тэгээ миний эргэн тойронд бол зөндөө олон инхийг сахиулагт явж исэн хүмүүсүүд байд юм байна. Эргээ бодсон чинь. За тэгэхээр өнөөдөр дэлхийн инхийг сахиулагчдын өдөр болж байна. Гэхдээ энэ бол монголчуудад бас шууд хамаатай явдал бид нар инхийг сахиулагчдаа нэр хүндтэйгээр илгээж олон улсын үйл ажиллагаанд оролцож байгаа инхийг сахиулагчдаар энэ өдөр нэг удаа бахархъя бүгдээрээ баяр хүргэе. Тэглгүй баярын мэнд хүргье. За хамтран ажиллагчдаа танилцуулъя. Манай нэвтрүүлэгтээ хүүхэд бүрийн хүслийн бэлэг худалдаанд гарлаа. За хүүхэд бүрийн хүслийн бэлгээ гэж 6 сарын 1 болоход одоо ерөөсө хэдхэн хоног дотоо болсон байна. Өнөөлөө нөхөртөө машинд явж ирсэн. Өө хоёлаа чи хүүхдийн хүүхдийн бэлэг бэлэх юм байна штэ гэж ярьчихлаа. Манайх дуулгаж байгаа шүү нэгэд. Юу ах уу. За тэгсэн чи ингэж аам л та. Mars Snickers TVX Orbit-ийг нэгтгэсэн хүүхдийн баяр зориулсан хонжууртай хүслийн бэлгээ аваад 3360 хацтын нэг болох юм байна. Инээд бэлэг сюрприз дөрвөн баярыг хамтдаа бүтээе хэдүүлээ гэж байгаа. За тэгээд энэ 3360 хацтан гэдэг байгаа штэ. Энэ хацтан нь бол яг ямар хүмүүс юу авах юм гээд ихээр оролцсон хүмүүс ийм аав. iPhone 16 1 хүн хожин, AirPods 4 3 хүн хожин, iPad mini 2 хүн хожин, цахилгаан скутерыг 1 хүн хожин. За Absolute English гэдэг ийм нөө сургалтын төв байгаа юм байна. Энэ сургалтын төв сурах эрх нь 3 хүнд, Snickers брендийн гарын цүнх 30 хүнд гих мэтчлэн маш олон бэлэг байна. Одоо жишээлбэл хүүхдүүд нөө Brick House тайгуу дуртай шүү дээ тий. Brick House-ийн эрхийн бичиг 10 хүнд, U-Point оноо 3300 хүн. За мөн хүүхдийн паркийн тоглох хэрэг 10 хүнд гэх мэтчлэн ийм олон бэлгүүдийн эзэн болох боломжтой байна. За тэгэхээр та өөрт ойр барилгах бүх сүлжээ дэлгүүрээс Mars брендийн хүслийн бэлгээ
худалдан авах боломжтой. За QR кодыг U-Point app-аар уншуулан хурд эргүүлээд олон хөрхөн бас нэмэлт бэлгийн эзэн болох боломжтой шүү. Тэгэлгүй яах вэ? За, илүү дэлгэрэнгүй мэдээллийг бид нэр Facebook-оос хүслийн бэлэг SRT гэдэг ийм хуудас руу орох юм бол яг энэ дэр ямар бэлэг байгаа, ямар зурагтай гэх мэтчлэн маш гоё дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. Тэгэхэд манай нэвтрүүлэгтээ нэр ингэсэн байгаль хамт олонны захиалга авна гэсэн. Одоо олноор бол хүргээд өгнө гэсэн үг шүү дээ. Утасны дугаар нь 88 84 83 56 88 10 30 61 гэсэн дугаар. За, манай нэвтрүүлэгтээ SRT Group хүүхэд бүрийн хүслийн бэлэг худалдаанд гарснаар хамтран ажиллаж байна. Ажиллаа баярлаа. Баярлаа. За, дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг үргэлжилж байна бүгдээрээ. Дараагийн сэдвүүл орохоос өмнө ганц хоёр комент уншаад байгаа. Амбаг Оюнбат хамгийн анхны энхүү сахиулагчийн Монголын багийн хурандаа Бямс сүрэнгийн баяр магнаа удирдах явсан баха. Одоо хушууч генерал найздаа баяр хүргэе гэж. За, одоо энэ хүмүүс чинь өнөөдөр л баяр хүргэх. Зайлшгүй баяр хүргэх үү те. Тэгээ яг ингээд нөгөө дуршлагтай болсны дараагаар явна гэдэг бол бас нэг ондоо л доо. Гэтэл яг ингээд юу ч мэдгүй явж үзээгүй зүйл рүү харанхуй орно. За тэгээд анхны удаа гэдэг чинь бол өстө бүүн эрсдэл хүлээгээл явж байгаа шүү дээ. Тэр олон эрсдэл хүлээж байгаа залуучуудыг ахлаад явж ийн гэдэг бас мундаг л та. Баг бош Монголд ирээд манай ихөө сахиулагчдыг магтан сайшааж ачаал бүгдлийг нь өндрөөр үнэлдэг байсан гэж. Тэгээд миний санаж байгаагаар нөгөө нэг ер нь тэнд ингээд ийм манай явсан хүмүүс маш олон гавьяа байгуулсан байдаг шүү дээ. Одоо жишээлбэл нөгөө халдагчдыг илрүүлсэн байдаг тийм ээ юунуудыг дөрөвчтийг аварсан юм тохиолдол байдаг гэх мэтчлэн зөндөл олон гой баатарлаг үйлсүүд сонсогдож байдаг. За, дараагийн мэдээлэл рүү бүгдээр орцгоё. За, өнөөдөр түүхэн төрсөн хүн хиний талаар ярих гэхээр 2 дугаар Чарльз гэдэг энэ хааны талаар ярья. 1960 онд хаан ширээн суусан юм байна. 2 дугаар Чарльз. Тий. Түүний этгээд хачин зан яашиг нь хэдүүлээ бэлхүү ярилцсан. Гэхдээ англих биш юм шиг байна те. Английн 2 дугаар Чарльз. 1660 онд хаан ширээн суусан. 1600. Тийм. Энд чинь нөгөө түүхэнд 3 Чарльз юм байлээ. Одоогийн байгаа. Одоо ч 3 шүү дээ. 3 дахь хаан. Нөгөө хоёр нь бол нэг нь аав нөгөөх нь хүн. Нэгдүгээр Чарльз нь аав нь нөгөөх нь. 2 дугаар Чарльз хөө. Өнөөдөр хүүгийн ярих чагсан байхгүй. За. Нөгөө нэгдүгээр Чарльз хоёлаа юу тоо хоёр те. Яриатай. Харин яг яриатай. Разговор. Нөгөө дээр хоёлоо Оливер Кромвелл гэдээ ярьсан шүү дээ. Нөгөө нэгдүгээр Чарльзыг олонний өмнө шүүнгүүтээ цаацлаад тэгээ өөрөө нөгөө бүгд найрамд тулс Англи, Шотланд, Ирландыг хамарсан бүгд найрамд тулс байгуулад тэгээд тэр нь бүр ингээд эрхэн давмгаалаад бүр дарангуулагч болоо сүүлдээ тэгээд өөрөө өхөнгүүт нь дахиж буушнаас нь гаргаж ирээд цаацлсан гэж ярьсан шүү дээ. Тэгээ энэ Оливер Кромвелл өөрөө өгцөн учраас дараа нь ер нь бол нөгөө Английн ард иргэд яасан гэхээр бүгд найрамд цаацлах дими юм байна гэж бодож эхэлсэн байгаа байхгүй. Тэнгүүтээ буцаагаад хаан залгуулах гад тэгэд одоо хэнийг хаан залгуулах вэ гэдэг чинь өв уламжилж байгаа хааны хүү байж таарна. Тэр нь бол 2 дугаар Чарльз байсан. За тэгээд энэ хааны гавья гэдэг юм бол мэдээж бол яг их байгаа. За мэдээж нөгөө нэг дарангууллын дараагаар улс орондоо их тайвныг авчирсан ийм сайхан ард иргэдэд тайван байдлыг цогцлоосон хаан гэдгээ. Одоо Кромвелл амар дарангуулагч байсан. Аав нь өөрөө бас нэлийн ийм юу байсан юм билээ шүү дээ. Одоо парламенттайгаар их мэдлээ булаацалддаг. Тэгээл ингээд ийм татвар өндөр тогтоочдаг аюу хэцүү хаан байсан юм билээ нэгдүгээр Чарльз. Тэгээд 2 дугаар Чарльз бол би аав шиг ажиллахгүй гэж бараг ингээд андгаа тангараг ургуж ингэж гарч ирж исэн. За тэгээд бас түүний үеийн бас нэг амар чухал гавья гэдэг юм бол театр уран зохиол шинжлэх ухааныг дахин цэцгэлсэн үе гэж үздэг. За нөгөө Кромвелл ч бүр ингээд гудамжинд чихэр жимстэй нэг ийм элдв юм худалдаалахыг хүртэл хоригдсон шүү дээ. Нэг амар муухай дарангуулагч. Тэгсэн чинь энэ үеэс буцаагаад одоо нөгөө шинжлэх ухаан театр уран зохиолыг сэргээж гаргаж ирсэн. За энэ дэр юу дурдж болж байгаа юм гэхээр Исаак Ньютон зэрэг ийм нөгөө анхуу эрдэмтэд яг энэ хааны үед бүтээл төрүүлээ гаргаж ирж исэн. Мандан бадарч исэн гэж хэлдэг юм билээ. За тэгээ энэс гадна нөгөө нэг эмэгтэйчүүд чинь ерөөсөө нэг жижиг тоолох хэрэггүй байлаа шүү дээ тий. Хамгийн анх зөвшөөрж исэн хаан бол 2 дугаар Чарльз юм билээ нэрээ. Тий. Тэгээ одоо бас нөгөө бид нар нөгөө Британий шинжлэх ухааны нийгэмлэг энэ Royal Society-г ярьдаг шүү дээ. Айгу том нийгэмлэг байдаг. Энэ дотор бүр ингээд шинжлэх ухааны гайхалтай зүйлүүд болж идэг ярьдаг шүү дээ. Энэ нийгэмлэгийг чинь яг 2 дугаар Чарльз суурийг нь тавьж исэн юм байна. Тэгэхээр энэ хааны гавья бол ер нь бол байгаа. За тэгээд өмнөх дарангууллын үед гудамжинд ингээд худалдаа наймаа хийхийг зөксөөсөн байсан бол бүр ингээд одоо энэ үед бол үнэхээр цэцгэлэж хөгжсөн байдаг. За 2 дугаар Чарльз өөрөө эцэгшгээ юм дарангуй биш ээ гэж гарч ирсэн. Тэгээ ер нь бол амлалт өгөөд ингээд за би яста сайн хаан байна гэж гарч ирсэн. Харин хувийн амьдралын тухайд энэ хүн бол өстой гэр бүлийн харилцаан дээр айгүй докторгүй хаан байсан юм бэлээ. За ингэсэн. Ер нь бол албан ёсны хатан Катрина де Браганса гэдэг юм хатан л да. За энэ бол Португалийн хаан 4-р Жуан
охин юм бил. 1662 онд энэ хоёр бол гэрэлсэн. Гэхдээ гэрлээ татан хаанаар өргөмжлөгдсөн ч гэсэндээ энэ гэрлэлт бол улс төрийн ашиг сонирхлын хүрээнд болж байгаа ийм гэрэлт болоод байгаа байхгүй юу? Англи Португал хоёрын холбоог одоо бэхжүүлсэн гэх юм уу? Эхнэртэй нэг тийм амар сайн харилцаатай гэхээс илүү ер нь бол зүгээр л нэг тийм аль биесны гэрэлтэл гэж үздэг байсан юм лээ. Маш олон тооны амрагтай байсан. За, ер нь хамгийн багадаа 14 хүүхэдтэй байсан гэж ярьдаг юм байна. Одоо будаж хүүхдүүдтэй гэсэн санаа тийм. Гэхдээ эднэрийгээ бүр өөрөө аль биесээр өргөмжлөд. Өөрөө аль биесээр өргөмжлөд гүн цолмол олгоцсон юм билээ. Энэ 14 хүүхдээс нь 9 нь бүр айгүй алтартай болсон гэд. Тэгээ алтартайтай нөгөө гүн болчингууд хоорондоо одоо энэ яг аль биесны өв залгамжлагч байхгүй учраас бич болно, чиж болно гэд ингээд айгүй хэцүү байсан байл л дээ. За тэгээд ер нь бол маш олон амрагтай байсан учраас энэ нөгөө 2 дугаар Чарльзыг 6 цэнгэлийн хаан гэж Английн түүхэнд үздэг гинэ. За анхны хайр дурлал одоо энэ хааны хайр дурлалын газрын зураг нь бүр ингээд Лондонгоос Франц хүртэл үргэлжилдэг байсан гэж байгаа заяа. Зарим түүхчид болохоор түүнийг амьд Google Map гэж нэрлэдэг юм байна л та. Яад гэхээр тэнт ч нэг хүүхэдтэй, энд ч нэг хүүхэдтэй, тэнт ч гэд ингээд ер нь бол яг ингээ хааны хаан байна тэрүүгээр манай газар нутаг тодорхойлогдчихноо гэд ингээд хошгинж хилдэг байсан юм. Тэгэхээр маш олон хүүхэдтэй байсан. Мэдгдсэн нь бол 14 гэдэг. За тэгээд ордны иргэн тойронд одоо энэ хааны амрагууд ингээд бүр от мэт гэлэлцэж исэн гэж байгаа байхгүй. Тэгээ ингээд зарим нь улс төрийн нөлөө бүхий юм эрхмүүд болж хуурсан гэж байгаа. За 2 дугаар Чарльзын хамгийн ихний бөгөөд хамгийн аюултай энэ амраг нь одоо хэн байсан гэхээр Барбара Полмер гэдэг юм хүн байжээ. За энэ болохоор бүр ингээ хааны дэрэгдээс ингээ улс төрийн шийдвэрт гүн гүнзгий амар нөлөөлдөг заяа. Тэгээ Чарльзыг хаан ширээн суухаас өмнө бүр ингээ өн чинь цөллөгтэйсэн штэ. Кромвель ч ингээ нэг хэсэг засгийн ихэнд гарсан байхад Чарльзыг цөлцсөн. Тэгээд цөллөгт байхад нь энэ эргээд хаан ширээн сууж магадгүй юм байна гэж харангуутаа тухайд нөхөртэй байсан. Тэгээ нөхрөөсөө салаад хаантай сэтгнээд тэгээ дотны үсгэж исэн юм ихтэй байгаа байхгүй юу? Амар холыг хардаг юм ихтэй заяа. Тэгээ хаан ширээн заларсныхан дараа Барбарад нөгөө юунаас нь ингээд аваад ирж байгаа штэ. Байсан энэ чинь Шотландд байсан баха. Шотландаас Барбарагаа хамт авчираад Англитай хамт ингээд байгаад тэгээд язгууртны цол зэрэгэм олгоод энэ хоёр 5 хүүхэдтэй болсон тундаасаа. Тий. Тэгээд улаан зэндээ гарчлаа. Тий, ер нь бол тий. Тэгээ энэ айгуу сайн нөгөө 5 хүүхдийнх нь ер нь ингээд энэ Барбара Палмер гэдэг хүн болохоор эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцадгүй. Тэгээд анханасаа л ер нь эрх мэдлийн төлөө хааныг уургалсан эмэгтэй гэж үздэг юм билээ л дээ. Тэгээд ядчих нөгөө хатныг нь үл тав. Чи хүүхд төрүүлдэггүй үстэй гэж байнга хаанд сануулад ингээд энэ хоёрыг хооронд нь хагаралдуулах юм ингээд хийдэг. Иш мөн хөрхи браганза гүнж. Харин тий. Тэгээд 5 хүүхдийнх нь ядчих нэг нь хааны хүүхд биш гэж үздэг. Тэгэхээр ингээд ер нь бол эрх мэдлийн төлөө хинтэй ч ингээд холбоо сүлбэтэй байгаад хэний ч ингээд үгийг аваад ч гэдэг юм уу те ийм амир сонин эмгтэй байсан байна лээ. За дараагийнх нь амраг нь болохоор ийм театрын тайзан дээрээс одоо хааны хайрыг татсан ийм нэг үнэхээр үзэсгэлэнтэй Нэл Гуин гэдэг энэ эмгтэй байна л та. За энэ эмгтэй болохоор юугаар амцгаа ингэ гэсэн чинь маш олон алай хошин зантай гинэ. Энийний хажуугаар амар атаач бүр амар хэрүүлж заяа. За ялангуяа ялангуяа нөгөө Барбара Палмер гэдэг энэ эмгтэйтэй энэ амрагтай бүр үнэхээр амар хэрэлддэг заяа. Тэгээ ер нь ингээд айгүй явдал судалтай нь бүр арт түмний нүдэн дээр илээдэг. Арт түмэн бүр энийг ингээд хааныч бие үнэлэгч, арт түмнийч бие үнэлэгч гэж ингэж хочолдог. Бүр үү? Тий, ийм ер нь бол явдалтай эмэгтэй байсан юм байлээ. За чи юу болоод байна? Амар сонь эмэгтэйчүүдийн нэр холбогдчихсэн. Тэгээд энэ л одоо ер нь түүний нөгөө жоохон буруу явсан алхам байж магадгүй. Одоо манай хувлаа ханж нөгөө нэг 4 сайн 4 муу юм хэлээ мэлээ гэж ярьдаг шүү дээ. Тэр шиг 4 сайн 4 муу юм хийсэн гэж бодох юм бол энэ хааны одоо нөгөө муу зүйлүүд нь хитрхийг нөгөө амрагтай байснасаа болоод тэднэртээ толгоогоо мэдүүлээд гээд ингээд айгу хэцүү юм байлээ л дээ. За дараагийнх нь Луиза де Круэл гэдэг ийм Круэла гэдэг ийм эмэгтэй байна л та. За энэ болохоор бүр Францын тагнуул байсан гэж үздэг юм билий. Тэгээ ингээд хүзүүн дээр амар содон ийм дараалсан олон гой мингтэй гинэ. Тэгээд хаан энэ мингийг нь хараад бүр энэ мингэнд нь ийм илэв мэт татагддаг байсан гэж ингэж ярьдаг. За дахиад нэг алдартай амраг нь болохоор Мол Дэвис гэдэг ийм эмэгтэй. Энэ бол балет ч юм байсан юм билээ. Тэгээд хааныг өөртөө татахын тулд орд нь бүр ийм тусгай бүжиг буюу те дотор хуцтайгаа тайзан дээр гарч иж ингээд бүжгэлдэг. Тэгээд энэ бүжгээрээ хааны анхаарлыг татаж чадсан. Тэгээ хаанд өгнөл хүүтрүүлж гисэн юм байна л та. Тэгсэн чинь нөгөө Нэл Гуин гэдэг нөгөө нэг ийм театрын аягүй гой үзэсгэлэнтэй эмэгтэй
байгаа шүү дээ. Түүнийг хаанаас холдуулж дөнгөсөн гэж байгаа байхгүй юу. За яасан гэдгсэн чинь нэг удаа бүр ингээд хааны хажууд ингээд энэ хоёр хоёулаа байж исэн юм байна. Тэнгүүт нээлгүй чинь айгүй атаач нэг юм сонь зантай эмэгтэй шүү дээ. Тэнгүүтээ хаанаас битэрийг хин илүү хөөрх юм дээ гэж асууж басан. Тэгээ хаан за яах вэ та хоёр хоёулаа хөөрхөө гэж нэг арай гэж нэг юм хэрүүл маргааны жоохон тасалж исэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол айгүй нэг тийм юу исэн юм лээ. Нээлгүй нэг бол жоохон атаач гэх юм уу? Жоохон хорон санаатай. За нэг ийм хүмүүстэй нэр холбогдчихсэн. Ер нь бол маш олон эмэгтэй байгаа. Тэндээс нь зүгээр ингээд сорчлоод ярих юм бол ийм юм. Зүгээр сорчлсон юм уу те. За би ингэж бодсон. Чарльз гэдэг нэр ер нь ингээд Английн хаадын нэр нэг нэр нь их олон давтагддаг л да. Тэдгээр Жорж, тэдгээр одоо Хенри ч гэдэг юм уу. Одоо 8 дугаар Хенри гэл 8 Хенри аль 1500 онд болсон байх жишээ юм. Чарльз гэдэг нэр уг нь бол нэлээд тийм түгээмэл байх хэвээр нэр байтал тэгэхэд түүхэнд гурвал гэдэг юм л да. 1600 одоо энэ 60 оноос хойш чинь 400 жил өнгөрчөөд бараг 400 жил төгсөж байгаа. Энэ хооронд Чарльз нэг ч байгаагүй шалтгаан нь тийм гоё нэр биш юм байна. Хоёрдугаар Чарльз ерөөсөө Чарльз гэдэг нэрийг аль хэдийн нэлээд одоо юутай гэх юм уу? Одоо нэр хүнд унгаасан гэх юм уу одоо нэг тийм авах дуртай нэр болгоогүй мэн. Харин сонин Элизабет хатан одоо яагаад хүүдээ те Чарльз гэд нэр өгчөө гэдэг нь асуусан юм байна. За тэгээ Чарльз мэн 3 дугаар Чарльз мэн бас 20 одны явдлаас бол хол байсангүй. Бас тэргээр алдартай байлаа. Диана гүнжд өөрөө бүр хэлжсэн гэж ярьдаг шүү дээ. Би Английн хаад дундаас ганцаархнаа нууц амраггүй үлдэх юм үү дээ гэж бүр тэгж асуужсэн. Би ганцаараа нууц амраггүй байх юм уу? Бүгд л юм байсан гэдэг. За нөгөө Камилен ч бас одоогийн хатаан те Камиле анх танилцахтаа танаа өвөөтэй чинь манай эмээ танаа өвгий чинь нууц амраг манай эмээс юм гэж анх яриагаа эхлүүлжсэн гэж ярьдаг. За ийм л улсууд байна да гэх. Харин ер нь бол нөгөө нэг энэ хошигноод байгаа хошигнж хилээд байгаа ч гэсэндээ цаагуур айгүй хатгаад л байгаа байхгүй тий. Бараг амьд Google Map штэ над чи хүүхдүүд нь хаана энэ тэр газраар манай газар зүй тодорхойлогдно гэж хэлдэг ч одоо юу гэсэн ч үг юм тий. За амрагуудаас гадна амьтанд айгүй хоббитэй юм хаан байсан юм байна. Одоо дахиануудыг хооронд нь уралдуулж эндээсээ кайф авдаг. За тэгээ хамгийн хурдан дахианд нь ингээд шалгарна штэ тий. Тэмүүт бүр ингээд Эрдэнийн чулуу бүхий амар тийм том сүртэй титэм зүйл гэж өгдөг байсан гинэ. За тэнгүүт нь хамгийн сүүлд мэдээж орсныг дахиад байгаа штэ тий. Тэнгүүт тэрүүгээр ингээд тухайн оройдоо бүр яг энэ хамгийн удаа энэ муу дахиагаар надад шорлог хийж авчир гэдэг ингээд шорлог хэлгэж иддэг байсан байна. За бас сармөгчөнд хийжээдэг байсан гинэ. Энэ сармөгч нь ортонд бүр дураараа дүрэгдэг юм байсан юм байна. Зочд нь ингээд хаан дээр зочид дээр штэ тий. Тэнгүүт нь малгай дээр нь очиж сууж агаад толгой дээр нь малгай дээр нь ч юм уу тий очиж шийчдэг. Толгой дээр нь шийчдэг амар. Тэгэд ордны үйлчлэгчид бараг өдөр тутамдаа иймэрхүү байдал харсаар байгаа бүр сүулдэ бүр нэг үзэгдэл болцоо. Оо энэ шээжлээд ингэ. Тэгээд одоо ирсэн хүн нөгөө амар эвгүй байдалд ороод тэгэл хөөх юм заримдаа ордны үйлчлэгчид нь шоолгын шоолол тэг инех нинэгээл айгу дураараа нэг сармөгчөнтэй байсан юм байна уу. Тэгээд бас нэг айгу сони юм нь 2 дугаар Чарльз нас барахынхаа өмнө эмчнэрийн туршилтын тул авсан байна. Энүүгээр бүр айгүй алдартай юм. 54 наснда гинт цус харваад тэгээд 4 хоногийн дараа нас орсон юм ээ л дээ цус харвснаас хойш. Тэгээд орчин үеийн эмчнэр юу гэж үзэж байгаа юм гэхээр бөөрийн татгалаар нас орсон гэж үздэг юм байна. За тэгсэн чинь тухайн үеийн ордны эмчнэр болохоор эхлээд хордлого болсон гэж хааныг ойшсон гинэ. Тэгээд сүүлийн өдрүүд нь өстө бүр тамлах шиг болсон байна. Яасан гэдгсэн чинь сүүлийн 24 цагт ингээд цусыг нь сорулж авч агаад. Тэнгүүтээ шүүгээд цэвэрлээд тэнгүүтээ буцаагаад бит нь ингээд шахаж магтдаг. Амар юм хийдэг. Тэгээ одоо 1600 оны ангаа ухаан гэдэг чинь бүр амар л юм байл л дээ. Тэгэнгүүтээ дээртгүй онгод бүр цэв хүүтэн мөстэй баанд авч хэвтүүлчихдэг. Тэгээд эмчнэрийн тэмдэглэл дээр нэг өдрийн дотор 40 гаруй өөр төрлийн эм өгсөн. Тэгэд ингээд нөгөө бүр хаан насрахынхаа өмнө өөрөө хэлсэн байгаа байхгүй юу? Над чиг зовлонтойгоор хорвоог орхисон хүн баг байхгүй байхаа гэж хэлсэн. Тэгэхээр энэ хүн бүр өвхөхтэй бүр үнэхээр их зовж исэн байгаа байхгүй юу? Цусыг нь шүүгээд буцаагаад юу ан гэдэг ч одоо юу гэсэн ч үгүй. Уг нь бол нөгөө бөөрний дутагдал гэхээр одоо нөгөө тэр хүнд чинь шингийн аягүй сайн уг нь бол өөх өстэй юм байна л да эмчнэрийн зөвлөж байгаагаар бол гэтэл эсэргээрээ хааныхаа цусыг нь сорулж аваа шүүгээ буцаагаа шахаж ин гэдэг чинь шингний дутагдал бүр амар их оруулаад нөгөө өвчнийг нь бүр хөндрүүлээ хайцсан байна. За тэгээ бас өөхийнхаа өмнө ингэж хэлж ирсэн гинэ. Портсмутыг сайн харж үзээрэй. Мөн Нэлийг өсгөж болохгүй шүү гэж хэлж ирсэн. Нөгөө Нэли гэдэг нь нөгөө театраас ирсэн бүжигчин түүний нөгөө амраг нь л та. Тэгээд Нэлид яагаад ингэ амар сайн байсан гэсэн чинь нөгөөтг нь ингэ амар ядуу амьдралаас ингэ дээшигээ гооцгслангаараа гарч ирээ тайзан дээр ингэ жүжиглдэг юм хөөрхөн эмгтээлээс юм байна л. Тэгээд тэндээ ингэ айгуу сайн. Тэгээд Портсмусыг сайн харж үзэж байгаарай. Нэлийг өрөөс өсгөж болохгүй шүү гэд нууц амрагуудаа айгуу захиж үлдээсэн гинэ.
Тэгээ харьяат нөхдөдтэй хандаад өөх гэж удсан дуучлаараа ноёдоо гэж хэлжсэн. Айгуу тийм нөгөө нэг юм илгэмсэг айгуу тийм ээлдэг юм ноём хаан байсан юм байна. Ууг нь бол айгуу шулуухан үннээ л хэлдэг юм хаан байсан. Тэгээд яг нөгөө нэг бас сүүлийнхаа өдрөө их нэртэйгээ харилцаж байсан харилцаанд би харамсаж байна гэж хэлсэн мэт юм лээ. Браганза гүнжтэй тий. Тэгээ энэ хоёр чинь Браганза хатан чинь юугаа өргөө байсан юм шиг үлээ зайлвал тэгээд юутай олж чадаагүй. Тэгээ хаа удмын Өртөөсөн ч тэгэл бас ингээл явдалтай л ах гэсэн юм шиг ер нь. Тийм л юм шиг үлээ. Ер нь тэгэл эдгээр чинь нөгөө нэг эртээр үеэсээ өөрийнхөө өрөөдмийг хаасаагүй тараа олуулаа ол юм болё гэдэг бодлого байдаг байсан юм шиг. Уг нь бол зарим тохиолдолд бүр эсрэгээр эдгээр чинь хоорондоо гэрлээд идэг байсан мэт тий. Хаан удмынхаа тэр хаан сэнди язгуурт нь угсаага хадгалж үлдэхэд бол хоорондоо гэрлээд идэг гэсэн чинь одоо бүр ингээд энэ тохиолдолд айгүй олон амрагтай, айгүй олон хөвгттэй юм байна. Ёстой өрөө үлдээ гэдэг л хүмүүс юм шүү дээ. Тэгээ ер нь бол бас буруудах аргагүй юм. Ягаад тэгэхээр одоо хаан ширээ залхамжлах үргүү болчвол жинхэнэ алаан болдог. Одоо цус гардаг, дайн болдог, за иргэний дайн болдог. Тэгээ тэрийг нь одоо үргүү үлдээхгүй тулд одоо бүх улс үндэстнүүд ч гэсэн ингээд өртөөлөхийн тулд бүр анхаардаг байсан байгаа. За англичууд бол өөрсдөө ингээд дурны хөрсөн хаан өрөө үлдээгээд одоо дургуун хөрсөн бол ингээд явдаг байсан мэн штэ тий. Өргөө үлдээл тэгэл асуудал үүсчдэг. Жишээ нь одоо Манччин улс өртөө үлдээхийн тулд тэр чинь бүхэлдээ юм бүр систем зохиоцсон байгаа штэ. Яаж гүнжийн сонгох вэ? Нэг гүнж нилээдэн гүнж байлгаж иж. Заавал дор ээж хідэн одоо 10 20 пэйж санаа нь хангахгүй. Тэгжиж хаан ширээний одоо нөгөө тэнцвэртэй байдал алдагдахгүй байдал дистарал алдагдахгүй байдлыг бий болгож ингэж явуулдаг учиртай. За энэ одоо Чарльз 2 дугаар хаан бол бас одоо сайхан одоо хэцүүл нас орсон мэн ихтэй сайхан амьдарчээ. Тий. Тэгээд нөгөө хүүхдүүдээс нөгөөсөө залгамжлах тодорхойг учраас аавынхан дүү нөлөө аавынх нах нь нөлөө 2 дугаар Джеймс юу байсан юм бэлээ. Хаан ширээ залгамжлсан юм бэл. Зэ хамтран ажиллагчаа танилцуулах юм. Манай нэвтрүүлэгтээ Жигүүр Гранд группийн хэрэгжүүлж байгаа ээлжид төсөл New Life Garden төсөл хамтран ажиллаж байна. 36 жилийн туршлагатай. За ер нь бид нар ингээд барилгыг сонгохдоо ямар барилгын компаниар энэ барилга босч гинэ гэдгийг баригдаж гинэ гэдгийг аягуулсан анзаарах хэрэгтэй. Өнөөдөр яригдж байгаа энэ New Life Garden гэдэг төсөл бол 36 жилийн туршлагатай Жигүүр Гранд группийн ийм Монголын барилгын салбар тэргүүлэгч төсөллүүдийн нэг болж байгаа. За Улаанбаатар хотын зүүн бүсэд Баян зүрх дүүргийн 37 дугаар хороо Нохойтой хөшөөний урд Чулуун авууны баруун талд сүндэрлэж байгаа энэ төсөл шин суурьшлийн бүсийн өнгө төрхийг шинжилээд ирээдүйн жишг хотхон болон хөгжиж байгаа юм төсөл байна. За бид нар ч одоо дараагийн хот хаашаа тэлэх вэ гэж яриад байдаг. Миний бодлоор хот илүү зүүн тийшээ тэлэх орон зай байгаа юм шиг харагддаг. За тэрний одоо нэг жишээ болсон яг тэргүй игнэнд гарч байгаа том төсөл бол New Life Garden төсөл байна. За энэ маш ашигтай чухал байрлал дээр бүтэж байгаа төсөл. За Чулуун аваа буюу нарны зам болон их тайвны өргөн чөлөөний уулзуур дээр яг байрлаж байгаа хоёр том гол одоо суц гэх юм уу Улаанбаатарын суц болсон энэ хоёр суцны яг үзүр дээр нь уулзуур дээр нь байрлаж байгаагаар ач холбогдолтой. Хаашаа бол хаашаа хот руу орох боломж нээлттэй байгаа гэдгээр их чухал энэ төсөл Европ стандартын барилгын методаар баригдаж байгаа бүрэн зүтгэн модал төсөл юм байна. Одоо надад таалагдж байгаа зүйл нь ингэж байгаа барилга зөвхөн нөгөө нэг юм хүн амьдрахаас гадна тэмцэг гэр бүл байгаа гэдэг утгаараа хүүхдүүд нь сургуульд явна, цэцэрлэгт явна тий. Тэгээ сургууль цэцэрлэг нь ойрхон бол одоо ч ерөөсөө ийм төвжирлээ цаг үед бол айгүй том давуу тал болчиход байгаа шүү дээ. Эднийх зохицолбороос гадна энэ төсөл дундаа улсын ерөнхий боловсролын сургууль болон хүүхдийн цэцэрлэгүүдийг яг ингээд зохицоор нь шийдээд өгсөн юм байлээ. Тэгээ дээрэс нь үндэсний цэцэрлэг төрөлнгээс 3 км-ийн зайтай байдаг учраас ер нь бол цэвэр агаартай гэж хэлж болно. Урагшаага богдуулаа сайхан том цохороо арчин, туулгалаа арчин. Тэгээд хүсэх юм бол цэцэрлэг төрөлн рүүгээ амралтын өдрөөр хүүхдүүдтэйгээ сайхан салхилж гин гэдэг юм уу те. Ийм зохион байгуулалт юм лээ. За ер нь байр аавна гэдэг нэгэн төрлийн бас маш том амьдралын чухал шийдвэр, том хөрөнгө оруулалт. За тэгэхээр New Life Garden бол Европ стандартын барилгатай маш чухал байрлал дээр баригдсан амьдрахад ч дугтай юм чулуу болох юм барилгын төсөл шүү. Та бүхэн захиалга борлуулалтын албатай холбогдъё гэвэл 7777 Тэг 784 гэдэг дугаарлал залгаарай. 7777 Тэг 784. За New Life Garden гэдэг Facebook-аас хайх юм бол аль биесны пэйж нэгээ өрөөний зохион байгуулалт байршил илүү дэлгэрэнгүй мэдээллүүд нь энд нь байна лээ. За баярлалаа манай нэвтрүүлэгтээ Жигүүр Гранд группийн хэрэгжүүлж байгаа ээлжид төсөл болох New Life Garden хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За мөнх шаргалт мигмар бөөрийн дутагдлын үед ялис аппаратанд оруулж
цусыг шүүдэг бидтэй тэгэх гэж оролцсон юм биш үү хөрхий. Гэхдээ ууганд ялист л оруулж байгаа юм гэж сансан. Уг нь зүвч оншилсан юм уу баг те. Эхэндээ хордлого гэж онцлол тэр нөгөө 40 гаруй төрлийн юм өгөөл тэгэл тэр нөгөө цэв хүүд ус мусанд оруулдаг. Тэгэл би зүгээр нөгөө амар олон хийжсэн юмнууд дотроос зүгээр 3-ыг л жишээ аваад аваад ирсэн шүү дээ. Тэр чинь цаана өвчнөө ол юм байгаа. Ямар сайнтал хаан бүр өөрийгөө над шиг ингэж нас орсон хүн хорвоо тэр юу айгүй ховордоо гэж хэлэхүүтэй хөөрхөн аргаа барсан байгаа байхгүй юу? Хөрхий. За дараагийн мэдээлэл рүү бүгдээрээ орцгоё. Дараагийн мэдээлэл бас тиймч таатай мэдээлэл бас биш юм байна. 1985 онд бүгдээрээ Бельги улс руу очино. За Бельгийн Хайсел стадион гэж байдаг юм байна. За энд аваргуудын лигийн тоглолт болж исэн. Аваргуудын лигийн финал. За тэр үед л аваргуудын лиг гэж нэрлэж байгаагүй Европын цом гэж. За хөл бөмбөгийн клубүүд гэж ярьдаг шүү дээ. Клубүүдийн хувьд хамгийн том тэмцээн бол аваргуудын лиг. За энд л төрүүлэх нь ерөөсөн гол зорилго. За энд хоёр бас том клубүүд хоорондоо финалд үлдсэн байсан. Ливерпул, Ювентус. За саяхан Ливерпулийн бас фэнүүдийн нэг амжилт юм нөгөө машинэрээ дайрдаг уу? Хараад болж байхад нь дайрчдаг нэг. Тийм 50 гаруй хүн бэрцэн гэдгсэн шүү дээ. Тэрэн шиг Ливерпулийн бас юутай фэнүүдийн хувьд нэг хар өдөр холбоотой хар өдөр юм байна. Гэхдээ энд яг хохирсон нэг Ливерпул биш нөгөө талынх нь илүү хохирлоо л доо. За яасан бэ гэхээр Хайсел гэдэг энэ стадион болохоор юу юм бэ? Нэлийн тийм хуучны засвар аваагүй байсан энэ стадионд аваргуудын лигийн том финал болсон. За ингээд Ювентус багийн дэмжигч цөөхөн байсан. Италиас хүмүүс ер нь Италиуд тийм бас баян биш. Хойшоо очих гэж нэлээд хол учраас тийм олон хөгжөөн дэмжигчд байгаагүй. Ер нь бол Бельгийн Брюссел хотод байдаг хөгжөөн дэмжигчд нь очоод цөөхөн хэдэн дэмжигчд нь очоод зүгээр сууж исэн чинь Ливерпулийн фанатууд гэдэг чинь ерөөсөө хитэнээс алдартай олиганууд байдаг ерөөсөө аимшигт. За ингээ яасан бэ гэхээр зэрэгцээ цуулсан Ливерпулийн фанатууд нь юм шидэж эхэлсэн. Дээрлэхэд ингээд тоглолт болохоос өмнө штэ. Тоглолт болохоос өмнө дээрлэхэд янз янз ингээд мөргөлдөөн гарч гад байсан. За энд нь одоо Ювентусын одоо дэмжигчд нь Итали дэмжигчд нь жоохон зайгаа аваад холдохгүй цухтасан чинь энэ чинь ингээд нэг төрлөг болно штэ. Төрлөг бас нөгөө талд нь юу болоод байгаа юм хүмүүс харахгүй хам талд ингэ шахачаад олон одоо хэдэн мянган хүмүүс одоо нэг тал руугаа шахаж агаад за тэгээд нөгөө тэр үед нь Ливерпулийн фэнүүд одоо янз янз юм шидсэрлсэн байна. Тэрний цаана хүмүүс шахацлцаад байгааг ерөөсөө мэдэхгүй байгаа. Наанаага хүмүүс л үгээл ингээд тоглоом гэж одоо гэх юм уу одоо нөгөө фанатизм гаргаад ингэсэн. За ингэж яагаад хамгийн гол нь тэр хан нь тулж исэн хан нь нураад унтсан. За ингээ өндрөөс баахан ингээд нөгөө Ювентусын хөгжим дэмжигч мунсан. Нийтдээ 39 хүн ийхүү дарагдаж нас орсон. Ийм хар өдөр тохиож исэн 1985 онд. За тэгэд бүр миний бас гайхалтай нь 39 хүн нас орчод байхад тоглолт өрүүлжилсэн. Тоглолт болсон. Үй, хойшлуулдаггүй юм уу? Хойшлуулдаггүй юм харин тэ. Тэгсэн чинь ягаад тоглолтыг өргөжлүүлсэн бэ гэсэн чинь за тоглолтыг хойшлуулбал бүр их одоо аимшигтай эмх замрахгүй байдал болох байхаа гэд тэгээ ингээд тоглолтыг болгосон. Тоглолт нь өрүүлжсэн байгаа. За ингээд Ювентус бол мундаг баг л да. Ер нь хитгийнээсээ л олон одоо аваргуудын лигт амжилт олцчихсан. Гэхдээ Ювентус нэг сонин амжилт эзэмшдэг. Аваргуудын лиг буюу Европын цомд хамгийн олон удаа үзүүрлсэн баг гэдгээр. За ингээд 8 одоо үзүүрлсэн байт юм байлээ. Тэгэд энэ удаа л ганц хожиж исэн, төрүүлж исэн. 2 удаа л төрүүлж исэн. Нэг нь одоо энэ жил одоо ийм хар өдрөө. Энэ маал сэтгэл зүйн нөлөөсөн байж болох уу? Одоо мэдгүй юм. Одоо мэдгүй. 1-0-оор хоцсон. Тэгээд нэг ийм хар өдөр болж исэн юм билээ. Одоо янз янзаар л тайлбарлах хэрэгтэй тий. Амар харамсалтай юм а тий. Гэтэ би хүмүүсийг яг ингээд тэр тусмаа ингээд хөл бөмбөгийн ийм юунуудаас болоод фанатуудаас болоод маш олон юм өргөлдөөнүүд гардаг шүү дээ. Өргөлдөөн шигцэлтэй. Тэгэл хоорондоо би бинийг ингэсэн ингээд энийг ерөөсөй ойлгохгүй шүү дээ. Ерөөсөй ойлгохгүй. Яагаад ингэж идэв? Баг дэмжээ дотор нөө цөс хөөрж үзэг болохоор мэдгүй юм болоо. Үгүй би ч цөс хөөрдөг тиймэрхүүнүүд зөндөө л байгаа л та. Гэтэ ингэж би бинэргөө юм авч шийдтлээ, би бинийгээ цохиж могтлоо ингэж одоо нэг багийн төлөө, нэг юм спортын төлөө би бинийг үзье ядна гэдэг чинь бас жоохон амар үү? Яг
Харин тийм ливер фанатуудын яг ийм өөрсдийн соёл байгаа даа л да. Хоорондоо ингэж нөгөө багаа дэмжиж ийн гэдгийг ингэж одоо илүүгээ харуулах гэж оролдоод ч гэх юм уу. За Ливерпулийн яг тухайн үед бол цаана нь юу болоод байгааг харагдахгүй байгаа хөөх. Наа нөгөө зүхтж байгаа хүмүүс чинь цаашаа нь шахаад байдаг. За тэгээд цаана хүмүүс ингэ шахацлаад хэцүү байдалтай ерөөс хараагүй. Унаад өгчин одоо нэлээд олон хүмүүс унаад дарагдсан багт нэмээд хойноос нь юмаа шидэд байсан гэж ярьдаг. За ийм харамсалтай үйл явдал болж исэн өдөр юм билээ. За тэгээд Ливерпулийн 14 фанатыг барьж аваад санаатай бус аллах гэдэг хэрэгээр шүүсэн. Тийм үү. Тийм. Английн клубүүдийг. Тэгээд энд нь бас дагаад Английн клубүүдээс хомрогонд нь явсан юм байлээ. Англи клубүүдийг Европын цомд 5 жилийн оролцох эрхийг хассан. Ливерпулийг 6 жилийн оролцох эрхийг хассан юм байна. Ливерпулээс болоод Английнхан тэр чигээр юм болц юм уу тий? Английн хөгжөөн дэмжигчид гэдэг чинь жинхэнэ хулиганууд л даа гэж байна. Харин амар бүр халын штэ гэ. Харин тийм яагаад би бинээсээ бол зүгээр нэг хүл бөмбөгөөс болоод би бинийг халаад идин өөрөө толбой дээр гарч тоглоогүй юм байж мэдхгүй. Яг өөрөө толбой дээр гарч тоглоол ингээд шудраг бус юмтай тэмцээл үнэхээр ингээ муу шүүгээд энэ бла 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 гэл ингээл хүн дотроосоо бачуурчулж олно штэ. Тэр үед одоо юу гарахыг бол мэдгүй. Гэтэл ингээд үзээд сууж байгаа хүмүүсийн хувьд ингээд би бинийг хална гэхээр надад бүр айгуу сонио балмал санагдаад идэв. За Амбог Оюнбат хуучин ноёдод UV Италид хамгийн олон төрүүлсэн байхаа. Ливерпулийн Монголын фэнүүд бол томоотой гэсэн байна. За Английн фэнүүдтэй харьцуулахад хамаагүй томоотой гэдгийг хэлж явах шиг байна тийм. За олон Ливерпулийн фэн найзуудаа мэдх юм байна. За бас нэг юм комент штэ. Батбаяр Бата Ливерпулийн тоглох хэрхийг нэг хэсэг хугацаагаар хассан санагдана. 1989 онд бас эмнэлт явдал болж исэн юм байлээ. Английн фанатууд балмад таахаа үйлээр алдартай байсан гэдэг юм билээ штэ л гэж байна. Монгол чиргал мигмар өөр багийн тоглогч фанатууд гэдэг чинь шууд утгаараа дайсан штэ. Ялангуяа Англид гэсэн байна. За анх цаа эрдэнэсэнд орж хөл бөмбөг бол нэр төр тусгаар тогтнол гэсэн байна. За хөл бөмбөг дэмжиж байгаа багтаа тусгаар тогтнол гэх юм уу бүх юмнаас илүү хүнс нь өгдгийг ингэж харуулж байна те. За тэгэл ерөөсөө баг нь хожигдчихвол зарим юм улаан фанатууд чинь зүгээр ингээл баг амьдрал дуусч байгаа юм шиг юм болно шүү дээ. Бас амар юм бэ би бас ойлгодоггүй яагаад ингэж алдцдаг юм болоо гэсэн байна. Одоо ингээл манай үндэсний бүх байна л да. Яг багийн спорт биш л дээ. Гэхдээ бид нар чинь ингээл үндэсний бүх амар үзэл ингээл гэхдээ энээс олж нэг тийм амар мөргөлдөө энэ төр гарч исэн тохиолдол юу байхгүй ч дээ. Ямар нэг наадам дээр ингээл. За яг бүр том мөргөлдөө юм бол лав гараагүй те. Тийм. Гэтэл нэг арангаа увс гэдэг нэг жоохон юу байдаг үгүй юу? Тиймэрхүү байх нь бол байдаг шүү дээ. Гэхдээ хоорондоо барьж аваад зодтолтчихсэн тохиолдол би бол мэдгүй. Тэр хэмжээнд очитлоо хөгжөөгүй байгаа мó аль эсвэл тэр хэмжээнд угаасаа манай спорт очих юугүй боломжгүй мó багийн спорт биш болохоор багийн болохоор бүр илүү амар ирчиг аваад байна уу? Монголчууд харьцангуй томоотой дараахан хүмүүс ээж магадгүй л дээ. Англичуудтай зүгээр харьцуулахад те энэ тохиолдол дээр. За дараагийн нэгэн мэдээлэл хүргэе гэж бодлоо. 1900 өнөөдөр олон улсын Эверестийн өдөр юм байна. За Эверест дэлхийн оргил те ноён оргил Эверестийн өдөр. За яагаад энэ өдөр юм тэмдэглэх болсон шалтгаан 1953 оны 5 сарын 29-нд Дэнзэн Норгай за Сэр Эдмунд Хиллери хоёр Эверестийг хийчихсэн. Одоо Эверестийн оргил дээр гарч ирсэн юм байна. Өнөөдөр Дэнзэн Норгай төрсөн өдөр шүү дээ. Бас уу төрсөн өдөр нь гарч ирсэн. За Эдмунстай холбоотой энэ Эверестэд өмнө нь британчууд 9 удаа гарах гэж оролдож исэн юм байна. За нэлээд хэдэн амжилтгүй болсон, зарим хүмүүс нь хүлдэж өгсөн, хожимо саяхан олдсон тийм цогцсон олдсон ийм одоо үйл явдлыг амцгүй орлогуудыг таслан зогсоож инхүү анх удаа гарч исэн байна. Нэг сонирхолтой мэдээлэл нь Эдмунд Хиллери чинь Шинэ Зеланд одоо хүн камерт явж исэн, Дэнзэн Норгой Шерпо дагалдаж явж исэн. За Дэнзэн Норгой бахан зургийг авсан байт юм байна. Тэгээ Эдмунд Хиллери яг Эверест дээр байсан гэдэг батлах зураг байдаг юм. Яагаад гэсэн чинь Дэнзэн Норгой зураг авч чаддаггүйсэн байл. Тэгээ хөрхи Эдмунд Хиллери за яах вэ зураг гарсан үнэлээ чинь гэдэг. Зургийг авсан чинь тэр чинь зургийг дарж гэдэг чинь зургийг авсан нэг хүн байна гэсэн үг шүү дээ. Тэрүүгээр надад батлах бах та. Тийм бахан Эверестийн зураг оргил дээрсэн зураг авснаас биш яг юу Хиллерийг баталдаггүй. Тэгээ бас энэс нь болоод ч юм уу бас янз янз яриа байдаг юм байна л да гараагүй гарсан гэдэргээд. Ямар ч гэсэн энэ өдөр гарч исэн юм байна. Энэ хүрээд манай өнөөдрийн дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ хүүхэд бүрийн хүслийн бэлэг худалдаанд гарлаа өрөөтэй. SRD Group хамтран ажиллаа. За мөн Жигүүр Grand Group-ийн хэрэгжүүлж буй ээлжил төсөл New Life Garden төсөл манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 8 цаг 10 минутаас манай эфир та мэдхүү нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа цэцэг. Баярлалаа Аргуна.